За өдрийн минь сурагчдаа багш нь цахим хичээлдээ арай хараахан хамрагдаж хэмжээгүй сурагчдад зориулаад мөн бусад сурагчид маань баттгал маягаар хичээлээ үзээрээгээд бичлэг хийж байна. За бүгдээрээ өнөөдөр монгол хэлний хичээлээр учир шалтгааныг олж тайлбарлах аргад суралцах гэсэн сэдвтэй хичээлийг үзэх гэж байна. За бидний өнөөдрийн хичээлийн 1-р зорилго маань уншсан их үлгэр өгүүллээс бүтцийн холбоо хамаарлыг ажиглаад ойлгосон хэсгээ буюу гол санааг нь илэрхийлэх. За хоёрт нь уншсан их үлгэр өгүүллийн бүтцийн хэсгүүдийн учир шалтгааныг тайлбарлах. За ингээ бүгдээрээ учир шалтгааныг тайлбарлан ярьцгаая. За дэлгэцэн дээр харагдаж буй зургийг ажиглаарай. Энэ зургийг ажиглаад хоорондоо ялгаатай буюу ижил төстэй зүйл нь юу байна вэ? Ярилцъя. За ялгаатай тал. За бүгдээрээ эхлээд ижил төстэй ялгаатай зүйлийг нэрлэхээс гадна зурагт юу дүрслэгдсэн байгааг хамтдаа бүгдээрээ нэрлэлцгээе. За улирал. Улирлын байдлыг дүрсэлсэн байна. За цасыг дүрсэлсэн байна. Амьтдыг дүрсэлсэн байна. Модыг дүрсэлсэн байна. Цэцэг дүрсэлсэн байна, тийм ээ. За одоо тэгвэл дүрслэгдсэн зүйлс маань хоорондоо юугаараа ялгаатай байна вэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. За эхний зурган дээр өвлийн улирал байна. Хоёр дахь дээр хаврын улирал болж байна, тийм ээ, цас хайлаад. За хоёр. За эхний зураг маань маш их цас ихтэй бол хоёр дахь зураг маань цас багтай байна. Эхний зураг маань амьтад маань унтаж байгаа бол хоёр дахь зурган дээр амьтад маань сэрсэн байна. За эхний зурган дээр мод маань цасанд дарагдсан байдалтай байгаа бол хоёр дахь зурган дээр мөчр нь дахиалсан байдалтай харагдаж байна, тийм ээ. За хамгийн сүүлд бол эхний зурган дээр цэцэг хагдарсан бол хоёр дахь зурган дээр цэцгүүд дахиалсан, цэцэг ургасан байдалтай харагдаж байна. За тэгвэл энэ зургийн ижил төстэй зүйл нь юу вэ? За энэ зураг маань хоорондоо амьтдаараа ижил төстэй байна. Мөн байршлаараа ижил төстэй байх. За багш нь эхнийг их уншиж үгэй. Энэ ихийг сонсохдоо бүгдээрээ хэдэн баатар байна вэ? Тэдгээр баатрууд юу хийж байна вэ? За хэдэн баатар байна вэ? Дэвтэр дээрээ бичиж тэмдэглэнэ. За баатруудын үйл хөдлөл юунаас болж өөрчлөгдөж байна вэ? Үүнийг бодох нь. За үүнээс гадна цогцлбор бүрийн утга ямар шалтгаанаар яагаад холбоотой байгааг тодорхойлцгаая. За цогцлбор гэсэн хэсэг гарч ирсэн болохоор бүгдээрээ багшийнхаа уншихыг хэдэн цогцлбортой байна вэ гэдгийг бас анхаарч унших нь байна. За ингээд эцэст нь танил бус үгийг бүгдээрээ дэвтэртээ тэмдэглэнэ. За багш нь уншлаа шүү. За гой өдөр. Цас лавсан орсоор хулган нөхөндөө унтна. Аавгаа хичээндээ нойрсон. Эмгэн хумс ясан гэртээ нойрсон. Хэрэм модны хонгилд унтна. Тарваг газар доорх гэртээ унтна. Тэгтэл хулганууд нүдэнээ ямар нэгэн зүйл үнэрлэв. Баавгаанууд ч бас тэр үнэрийг мэдрэв. Бяцхан эмгэн хумснууд ч үнэртэж эхлэв. Модны хэрэмнүүд ч шиншилж гарлаа. Тарвагнууд ч нүхнээсээ цухыг ямар нэгэн зүйлийг үнэр ав. Үнэр гарсан зүг рүү хулганууд гүйлтлээ. Баавгаанууд ч тэр зүг рүү хурдлаа. Эмгэн хумснууд ч ясан гэртээгээ гүйлтлээ. Хэрэмнүүд ч бас хонглоосоо дүүлэн гарлаа. Тарвагнууд ч нөхөн гэрээсээ гарч гүйлтлээ. Үнэрлээд л байлаа, гүйлдээд л байлаа. Гүйлдээд л байлаа, үнэрлээд л байлаа. Тэгш тэгсээ гинт зогслоо. Зогсоод инээлдэв. Инээлдээд бүжиглэв.
Тэгээд цөмөрөө чангаар тэгнээ тэр цасан доороос цэцэг ургажээ хэмээн хашгиралдав. За одоо бүгдээрээ эргээд асуулт руу оръё. За хэдэн баатар байсан бэ? Тэд маань юу хийж байсан бэ? За эхээс танил бус үгийг тэмдэглэх тийм ээ. За цас лавсан орсоор гэсэн. За лавсан орох гэдэг нь цас маш ихээр үргэлжлэн орох гэсэн үг. За хэрэмнүүд модны хонгилдоо унтсан гэсэн тийм ээ. Нойрсон гэсэн. За модны давчуу хүндий зайг модны хонгил гэдэг баг. За баавга хичээндээ нойрсон. За баавга өвлийн уйлралт унтаж өнгөрөх нүхийг баавгай хичээ гэж нэрлэдэг баг. За ясан гэр гэсэн тийм ээ. Эмгэн хумс ясан гэртээ нойрсон гэсэн тийм ээ. Эмгэн хумсны маань биен дээр байдаг хуйгийг нь ясан гэр гэдэг баг нэ. За одоо тэгвэл бүгдээрээ энэ ихэд ямар амтан гарсан бэ? Баавгай байсан. Улган байсан. Хэрэм байсан. Эмгэн хумс байсан. Мөн тарва. Ийм 5 амьтдыг энэ ихэд дүрсэлсэн байна. Эдгээр 5 амьтад маань бүгдээрээ ижил үйл хөдлөл хийсэн байна. За ингээд хэдэн цогцлбороос бүтсэн бэ? Цогцлбор бүрийн учир шалтгааныг дараалтаагаар бүгдээрээ ярьцгаая гэсэн байсан тийм ээ. 2 дугаар даалгаварт байна. За тэгвэл бүгдээрээ цогцлбор гэж юу вэ? Сэргэн санаа. Хэрэг явдлыг илтгэсэн хэд хэдэн өгүүлбэрийг цогцлбор гэдэг байна. Хэрэг явдлыг илтгэсэн хэд хэдэн өгүүлбэрийг цогцлбор гэнэ. Цогцлборыг тэмдэглэхдээ догол мөрнөөс эхэлдэг. Догол мөрнөөс эхэлдэг баг. За тэгвэл бүгдээрээ энэ их маань хэдэн цогцлбортой байх нь харъя. За цас лавсан орсоор гэж ихний цогцлбор. Тэгтэл хулганууд нүдэнэ. За 2 дахь цогцлбор. Үнэр гарсан зүг рүү хулганууд гүйлтлээ. 3 дахь цогцлбор. Тэгээд цөмөрөө чангаар гэд 4 дахь цогцлбор. За тэгэхээр энэ их маань 4 цогцлбороос бүтсэн байх нэ. За одоо бүгдээрээ тэгвэл саяны уншсан, сонссон зүйлийн хоорондоо ярилццгаая. За эхний цогцлборт юуны тухай өгүүлсэн бэ? Амьтдыг дүрслэхдээ ямар үг хэрэгэлсэн бэ? Дүрслээ яриа. 2 дахь цогцлборт амьтдад юу мэдрэгдсэн бэ? Анх ямар амьтан яаж мэдэрсэн бэ? Дистраалтаар яриа. За 3 дахь цогцлборт амьтад юуны учир гүйлцэн гэж бодож байна вэ? Хаашаа яах гэж гүйлцсэн бэ? За үүнийгээ өмнөх хэсэг буюу 2 дугаар цогцлбортойгоо холбож яриа. За хамгийн сүүлийн цогцлборт амьтад ер нь яагаад баярлсан бэ? Эхний хэсгээс 4 дугаар цогцлбор хүртэл ямар өөрчлөлт гарсан бэ? Яагаад гой өдөр гэж нэрлсэн юм бол? Бүгдээрээ эргцүүлэн ярьцгаая. За 1 дугаар цогцлборт маань хулган нүхэндээ унтаж байсан. Баавга хичээндээ нойрсож байсан. Эмгэн хумс ясан гэртээ нойрсож байсан. Хэрэм модны хонгилд унтсан. Тарваг маань газар доор унтсан. Ингээд 1 дугаар цогцлборт маань бүх амьтад унтаж байсан, нойрсож байсан тухай илэрхийлсэн байх. За 2 дугаар цогцлборт хулган нүдэнээ үнэрлсэн. Баавгай үнэрийг мэдэрсэн. Эмгэн хумс үнэртэж эхэлсэн. Хэрэм шиншилж гарсан. Тарваг нүхнээсээ цохын үнэр авсан. За ингэхээр 2 дугаар цогцлборт маань амьтад маань яаж мэдэрсэн бэ гэхээр үнэрлэж мэдэрсэн байх. За ингээ 2 дугаар цогцлборт бүх амьтад маань үнэрлэж мэдэрсэн. Үнэрийг авсан. За 3 дугаар цогцлборт амьтад юуны учир хаашаа гүйлцсэн бэ гэж. За тэр үнэрийг аваад хулган гүйлцсэн. Баавга хурдалсан. Эмгэн хумс гүйлцсэн. Хэрэм дүүлэн гарсан. Тарваг гүйлцсэн. Хаашаа гүйсэн юм бол зүйтэй сайн байна. Саяны багшийн нарсан цахим хичээл дээр
Үнэр авсан зүг рүүгээ юуны үнэр гэдгийг мэдэх гэж үнэр авсан зүг рүүгээ гүйсэн гэж багштай хэлсэн. За сайн байна. За ингээд дөрөвдүгээр цогцлбор буюу хамгийн сүүлийн цогцлборт тэр амьтад юу нь юуны учир баярлсан юм бол? Тэгэхээр энэ амьтад маань өө тэгнэ тэр цасан доороос цэцэг ургажээ гэж чангаар хашгиралтаад ойрлолцсон, бүжиглсэн. Эднэр тэгсэн чи яасан бах? Цэцэг ургасан болохоор баярлсан байсан байх нь тийм ээ. За тэгвэл сая бүгдээрээ уншсан зүйлээ ярилцсан бол одоо баатрууд ямар үйл хөдлөл хийснийг бүгдээрээ эргцүүлэн ярьцгаая. За энэ 5 амьтны маань хийсэн үйл хөдлөлийг багш нь дарааллуулж чагсааж бичсэн байна. За ингээд үүнээс харахад энэ амьтад маань бүгдээрээ яг ижил адилхан хөдөлгөөн хийсэн болох нь харагдаж байна тийм ээ. Бүгдээрээ унтаж байсан, бүгд үнэр мэдэрсэн, бүгд гүйлтсэн. Хамгийн сүүлд нь бүх амьтад бүгд зогсоод инээлцэн бүжиглэлцсэн тийм ээ. За тэгвэл яагаад энэ бүх амьтдын үйл хөдлөл нь адилхан байгаа юм бол юу гэж бодож байна хүүхдүүд те? За бусад амьтдыг унтна гэж бичсэн атлаа баавга болон эмгэн хүмсийг нойрсон гэж бичсэн байсныг анзаарсан хүүхдүүд ээ. Яагаад тэгж бичсэн юм бол унтах, нойрсох хоёр үг маань утгын ялгаатай юм болов уу? Өө зүтэй. Унтах, нойрсон гэсэн хоёр үг нь ойролцоо утгатай үг тийм ээ. За унтах гэдэг үгний хүндэтгэлийн утга нь нойрсох. Одоо бид нар толгой гэдгийг хүндэтгэлийн утга маань тэргүүн гэж ярьдаг тийм ээ. Тэрэн шиг унтахыг хүндэтгэлийн утга маань нойрсох гэсэн утгаар илэрхийлдэг байна. За хэрэмнүүдийг шиншилж гарлаа гэж бичсэн байсан тийм ээ. Харин бусад амьтдыг үнэрлэж гарлаа гэж бичсэн байсан. Тэгвэл үнэрлэх, шинжлэх гэсэн хоёр үг нь утгын ялгаатай юм болов уу? Өөдөө бас мөн адилхан үнэрлэх, шинжлэх гэсэн үг маань эртээдийн сорил дээр орж ирсэн шиг зочин, гийчин, зочин, айлчин гэх мэт ойролцоо утгатай үгс байдаг байна тийм ээ. За харин шинжлэх гэдэг нь болохоор юмыг ойрхон үнэрлэх гэсэн утгатай байдаг байна. За тэгвэл хэрэмнүүдийг дүүлэн гарлаа гэж хэлснийхэн учир юу юм бол? Өө сайн байна. Хэрэм байна. Модон дээр амьдардаг тийм ээ. Модноос модны хооронд дүүлэн харайж амьдардаг. Харин бусад амьтад маань газарт амьдардаг болохоор хэрмийг үнэр аваад дүүлэн гарлаа гэж дүрсэлсэн байх нь. За харин эмгэн хумсыг ясан гэртээгээ гүйлтлээ гэж бичсэн байсан тийм ээ. За эмгэн хумсыг дотор нь дунтай, дунгүй гэж хоёр ангилдаг байна. Хоёр төрлийн эмгэн хумс байдаг байна. За харин ясан хумсыг нь гэр гэж дүрсэлсэн байх нь тийм ээ. За одоо тэгвэл бүгдээрээ учир шалтгааныг нь тайлбарлан бичье. За ойн амьтад яагаад баярлсан юм бол та нар юу гэж бодож байна? Цас орсон, за цас маань хайлсан байсан болохоор баярлсан юм болов уу? Цэцэг ургасан болохоор баярлсан юм болов уу? Зүйтэй цэцэг ургасан байсан болохоор хүүхдүүд маань баярлсан тийм ээ. За тэгвэл ямар цэцэг ургадгийг? Хаврын анхны цэцэг юу байдгийг хүүхдүүд ээ? Зүйтэй сайн байна. Яргуй байдаг тийм ээ. За яргуй цэцэг маань цасан доороос цухойсон. Тэгээд унтаад ичээндээ байсан амьтад маань яргуй цэцгийн үнрийг авсан. Үнрийг аваад бүгдээрээ тэр үнрийн дагав гүйлдсэн. Гүйжчихэд яргуй цэцэг байхыг харсан. Ингээд яргуйг хараад хаврын уйлрал болж байгаа юм байна. За ингээд цас мус хайлаад хавар болсон байна гэд амьтад маань маш ихээр яасан байх нь? Баярлсан байх нь, ойрлолцсон байх нь, бүжиглсэн байх нь тийм ээ. Хавар болж байгааг амьтад маань яргуй цэцгийн үнрээр мэдэрсэн байх нь байна. За ингээд бүгдээрээ гоё өдөр ихийнхаа
Учир шалтгааныг нь тайлбарлалаа. Яагаад тэр амьтад баярсныг бүгдээрээ сая яргүй цэцэг ургасан болохоор хаврын улирал болж ин гэдгийг мэдэрсэн гэж тайлбарлалаа. За одоо тэгвэл гэрийн даалгаварт зохиолд шинэ орчин, шинэ баатар нэмж өчнө. За нэмж өчөхдөө нэгдүгээр цагсалбарт хаана яаж унтдаг талаар. Хоёрдугаар цагсалбарт үнэр хэрхэн мэдэрсэн бэ? Гуравдугаар цагсалбарт үнэр гарсан зүг рүү яаж гүйсэн бэ гэдгийг бусад амьтад шиг бичих нь байна. Хамгийн сүүлийн дөрөвдүгээр цагсалбарт бол бүгдээрээ адилхан үйл хийсэн болохоор дөрвийн багш нь орхичж байгаа юм. За тэгээд чи ямар амьтныг нэмсэн бэ? Тэр нэмсэн амьтнаа зургаар илэрхийлэх нь байна. За ингээд эцэст нь яагаад энийхийг гоё өдөр гэж нэрлсэн бэ? За яагаад тэр нэрлсэн бол бүгдээрээ тайлбарлах нь байна. За ингээд гэрийн даалгавраа хийгээд багш руугаа явуулаарай хүүхдүүдээ.